Өнөөдөр та бүхэндээ Домогт нудрах хэмээх 2013 онд хийгдсэн Өмнөд Солонгосын киног ярьж өгч байна. Энэ кинонд жүжигчин Хван Жимин, Ю Жун Сан, Ли Йомон зэрэг алдартай жүжигчид тоглосон гэдгээрээ онцлогтой. Киноны үйл явдал нь 25 жилийн өмнөх ахлах сургуулийн 3 найзын тухай өгүүлэх болно. Ерөнхийдөө бол ахлах сургуультай сайн зодтолдог байсан хүүхдүүд 20-оос 30 жилийн дараа дуудагдаж энэхүү шоу тулаанд орж байгаагаар гарах юм. Тэд холимог тулааны мэрэгжлийн тамирчинтай тулдах болно. Эхний оролцогч Домог яриагаар бол 14 эсрэг ганцаараа тулалдсан гих хүн гарч ирсэн ерөөсөө тийм Домог энтер биш харин ч муу тулаанч болж таарлаа. Тайлбарлагч наран ч гэсэн тэр Домог муу юм уу гэсэн нэг нь зүгээр 14-ийнх нь нэг нь байсан юм биш үү гэж хариулж байгаа. Хоёр дахь оролцогч ахлах сургуулийн сурагч байхдаа олон тооны танхаа нөхдүүдийг цохиж унган Жонжугийн унган тулаанч гихтэж байсан нөхөр. Домгуудын Домог Пак Жосу гэд танилцуулж байгаа. Өмнөх тулаанчийг бодвол шийдэмгийн урагшаад айраад. Гэсэн ч баруун гарын балаа цохилтоор хүн цохилтонд ороод дахин нэг Домог ялагдаж байна. Энэ шоунд 2 минут тиссэн тулаанч дараагийн шатанд шалгардаг бөгөөд ялагч болох юм бол 20 сая вон авдаг болохоор шагналын сан ч өндөр. Энэ манай киноны гол дүр Ин Догё гомингийн газар ажилладаг. Энэ бол түүний ахлах сургуулийн дүр. 1988 оны Сөүл Олимпиад боксing тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан. Даанч боксing шүүгчийн булгаатай шийдвэрийн улмаас Олимпиад оролцох эрхээ алдаж хүсэл мөрөөдлөө орхисон залуу. Энэ бүсгүй бол нөгөө зодооны шоуны ахлах редактор гомин амттай байлаа шүү. Та мэдхүү сайн зодолддог хүн амттай хоол хийдэг гэсэн. Намсоол сургуулийн атмануудтай хийсэн тулаа их алдартай байлаа гэсэн оролцохгүй гээд байхад яагаад энэ үртэл ирж төвг удаад байгаа юм бэ? Би багтаа зодоонуудаа хийж ерөөсөө явж байгаагүй. Тийм болохоор мөнгө авахгүй гэсэн. Ийм амттай хоол байхад бас шагналын сан 20 сая бага мөнгө биш шүү. Бизнес чинь сайнгүй байгаа бидтэй гэсэн оролцохгүй гэж хэлээд байгаа юм биш үү гэсэн. Телевизэд боломжгүй зүйл гэж байхгүй. Надад итгэл байгаагүй бол би Домогт нудраг гих шоу хийх байсан юм уу гэж хэлээд нэрийн хуудас болон 5,000 вон өгөөд ороод ялж чадна гэсэн итгэл байвал залгаарай. Өөртөө итгэлтэй ирэх хүн дог харагддгийм гэж хэлээд яваад өглөө. Оройн хадам ээж нь гэрт ирж хоол идгэж дуудаад ахын эхнэр бурхан болоод охинтойгоо амьдардаг. Яасан удаан ирдэм бэ хамаг хоол хөрчлөө гэсэн хамаг хурдаараа ирж байгаа нь. Энэ охин ийм сүбийн аавда юм хэлэх гээд сууж байгаа. Хадам их чинь өмнөөс нь хэлээд өгөх үү гэсэн. Үгүй гэд уурлаад маргааш завтаа юу гэд ааваас асууж байгаа. Сургуулийнхаа нэг охиныг зодцсон. Охины аав нь ямар ажил хийдэг хүн бэ гэсэн. Хоолны газар ажилуулдаг. Тэгэл охин чинь балыг хутга шиг ашигладаг юм байна л да гэд бөөнсүр. Ах чимлэгийн төлбөр тооцоог нь хийнэ охины маань сургуулаас нь бити хөөлгөж гэж гуйж байна. Харин энэ охин би эмнэлгээс гарах юм бол тэр муу өгсөн гэж мэдэргээд сүртүүлээстэй. Яагаад тэд нартаа муудалцаад байгаа юм бэ? Аав нь байсан бол балаар биш үзгээр хатах байсан. Манай сүби аавынхаа зангийн талыг л дөөрөөсөн болохоор сайхан сэтгэлтэй байгаа хэрэг. Үзгээр хатгал хүн өгчиж мэднэ гэд ийм байдалд инээд чинь хүрч байгаа юм уу? Мөнгөтэй бол тэр үзгээ аваад өглөө. Бүгдийг нь алаа хийчихэл да гэд охин уурлаад. Харин мөнгө бэлдэж чадах юм уу гэсэн. Тэгэлгүйдээ гэсэн. Цайны газрын төрөөсөө ч өгч чадахгүй байгаа үсттэй гэсэн. Аав нь мэдэж байжээгээд хэлж байна. Оройн Догё нөгөө Домогт нудрах шоуг үзэж байгаа. Найруулагч Гүмин Догёгийн сургуулийн найз санхүүд утсаар яриад сад ахлах сургуульд та хоёр өрсөлдөгчд байсан 25 жилийн дараа рингт тололдвол ямар вэ гэд ярьж байгаа. Догё оролцохоор болсон гэсэн. Хинээс ийм сонссон бол би жирийн нэг компани ажилтан. Би хүчирхийлээс хол гэд удаагүй өөмэн болцсон. Энэ ахлах сургуулийнхын ангийн хүүхэд Жон Жихо караокед өөмэн дэгдэгээд эмэгтэй хүнд гар хүрсэн. Санхүүнийг зохицуулаарай гэж байгаа. Догё бэлтгэлээ хийж байсан уушлаараа өөрөө шигшээ багийн гишүүн үгээд хажуутлын хүнээсээ асууж байна. Тэгсэн нөгөөх нь бараг л тийм танилццгаая. Чо Ханкук гэдэг гээд. Ингээд тулаан эхэллээ. Догёг ахлах сургуульд мэрэгжлийн боксчин байсан гэд. Гэхдээ мэрэгжлийн тамирчин хүн баруун зөнгөө гитан хийгээд л сул дорой байна гэд тайлбарлагчд нь хэлж байсан өөрийн зайд оруулж хагаад баруун гарын хүчтэй цохилтоор мэрэгжлийн тамирчныг унгаж чадлаа. Догё мэрэгжлийн тамирчныг ялж чадлаа гэд бөөн шүгэн дэглээ. Тэмцээний 20 саятай бол 2 дахь эхлэхэд ахлах сургуулийн найз Шин Жесок гарч ирлээ. Гэхдээ Жесок сайн эхэлсэн ч Догё баруун зүүн гарын хүчтэй цохилтоор өнгөрсөн 7 хоногийн ялагч түүнийг инхүү ялж тэмцээнд 20 саяын шагналыг авахар боллоо. Тэгээд редактор бүсгүй асууж байгаа. Та цаашаа явах уу гэсэн. Одоо дахин оролцохгүй. Юу гэсэн бэ? 20 сая байхад болно гэсэн. Та зөвхөн өөрийгөө боддог зуршилтай юм уу? 20 сая вонтой болоход тусалсан манай телевизийг бодохгүй байноу гэсэн ямар тааш баярлаа гэд найзтайгаа уулзж байгаа. Хэдэн жилийн дараа вэ гэсэн 25-аас 26 жил. Аав ээж чинь сайн уу гэсэн. Над чиг хүүхэдтэй хүн урт наслах уу? Эрт нас барсан. Хүүхдүүд нь том болсон уу гэсэн. Би ганц бие золиг минь. Оюутан шиг харагдахгүй байна уу гэд.
Энэ нь ахлах сургуульд байхдаа чиний нудраг яг хэвээрээ байна лээ гэд. Токио ахлах сургуульд 1988 оны Олимпийн шигшээд бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ тараад явж байсан хэдэн хүүхдүүдийг зодож байна. Тэгсэн энэ дунд ангийнх нь хүүхэд байж тараад туслаач гэд дуудахад нь зүгээр өнгөрч чадаагүй. Жисокиг ганцхан илэгдээд л ангийнхаа хүүхдийг аварч байгаа. Маргааш нь сургуулийн атман 1-2 ирсэн. Токио энэ сургуульд саяхан шилжиж ирсэн юм байлээ. Чи сайн зодтолдог гэлөө. Чигдэр нам суулийн хүүхдүүдийг будаа болгосон гэсэн. Шилжиж ирсэн бол бидэнтэй танилцах хэрэгтэй штэ гэд. Байж байтал Токио гээд сургуулаар нэг орилж байна. Жисок явж байгаа. Гэхдээ Токиог хамгаалаад санхүү өмнөөс нь зодтолтлоо. Тэгээд энэ агуу найзууд болцсон. Сожинхоо баяа айлын хүүхэд та хоёр нэгийн эсрэг нэг үзэх үү? Ялсан хүнд нь энэ мөнгийг өгье. Зодтолчих гээд. Тэгээд жолоочоор гэрээс нь зөндөө их хоол авчруулж байгаа. Энэ новш баяа юм уу гэсэн. Чивон группийг мэднэ үсттэй. Өвөө нь ерөнхийлөгч нь аав нь барилгын компани захирал гээд. Тэгээд хооллож байсан Токио гэсээр Жисок хүрээд ирлээ. Тэгээд энд үзчихье гэсэн Токио зодтолдохгүй зүгээр цогчих гээд нэг биш хоёр цохиод би хоёр цохиулсан заа гэж байгаа. Тэгээд энэ дөрөв найзууд болцсон. Эцээ хүртэл найзууд шүү гэд. Өдрийн цагаар ингэж их дайлж байгаад баярлалаа. Хоолоор бусдыг хахуулдаж байгаадаа хамгийн дургүй хүрдэг. Хооллонд гар хөрөхгүй болохоор архиа лууцгаая гэд. Энэ нөгөө караокед болсон хэргийн талаар сонд нийтлэх гээд санхүүн зохицуулж байгаа. Хүмүүс тийм нийтлэл дуртай. Баян өв золгомжлогчийн хувийн амьдрал гэсэн нийтлүүлэхгүй байх тал дээр бүх хүчээрээ ажиллана гэд гуйж байгаа. Харин Токио мэрэгжлийн тулаанчийг ялсан гээд сониноор гараад YouTube дээр ч ирсэн хандлт ихтэй. Хандлт гэснээс та бүхэн лайк, subscribe дарсан бицтэй. Гомингийн газарч үйлчлүүлэгч ихтэй хадам ээж дүүнаар нь туслаад ээж нь бие бэлдарчул гэсэн. Тэгэж яах юм бэ? Нэвтрүүлэгт орохгүй гэсэн. Юу гинэ? 2 дахь 3 дахь ялтаа авахгүй юм уу? Тим сайхан зүйлд оролцохгүй юм уу гэд уурлаад оролцоор болж байгаа. Баяр хүргэе янзтай байлаа. Домогт нудраг ээлж тулаандаа яллаа гэд. Охиныхоо сургууль дээр ирсэн гой бэлэг бэлдсэн ангийн хүүхдүүд чи ийм зүйл байгаа юу гэсэн бүгдд нь байгаа. Тэр хачин нэвтрүүлэгт оролцохгүйгээд яагаад ороод байгаа юм бэ гэсэн. Имэж нь байнга оролцгээд цайны газар хөгжлүүлэгч ихтэй байгаа. Тэгсэн цонхоор хөөх тэр байна штэ гэд ахлах сургуулийн хэдэн хүүхдүүд таниад хөөх бас сүби байна гэд гайхаж байгаа. Токиоч дараагийн тулаандаа мөн л сайн хүчтэй нудрахтай гэдгийг харуулад баруун зүүнгүй зөхиод энэ хүн болохоор анхны тулаанд хамт орж байсан тагнуулын ажилтан байсан ч халагдсан одоо Токиогийн туслахаар сайн дураараа ажилдаг нэг. Толгойд ирэх бичгийн шудраг бусаар халагдсанд харамсалтай байна гэх утгатай зүйл бичсэн. Тагнуулын дарагдаа харуулах зорилготой. Токиогийн энэхүү тулааныг багын найзууд болох Саун болон Жисок нар байнга л дэмжээстэй. Тэгээд Токио сургуулийнхаа уулзалтанд ирж байгаа. 13 дахь удаагийн төгсөгчдийн бахархал энтер гээл. Төгсөгчдийн уулзалтанд анх удаа ирж байна. Хоолны газраар маань орж байгаараа гэд. Тэгээ нилээн халаад ихэлсэн зарим нь үг хайж байна. Чи боксоо ягаад болцсон? Хэрэг тариад болцсон юм биш үү гэд. Намайг танихгүй байна уу? Нам сүүлийн хүүхдүүдэд үхтлээ балбуулж байхад чи хурч ирээд намайг аварсан. Би жүнсүү байштай гэд. Яаж энд ирж чадаж байна? Нэг зүйл хэлье. Тэр үед аварсанд огтхонч баярлаагүй. Чиний царайг хүмүүстээ таниулсан гэд намайг байнга дормжилдог байсан. Одоо бодоод байхад чи жинхэнэ хог шаар байсан байлаа гэд уур амьсгал нэг л биш. Тухайн үед сургуулийн атмануудтай нийлдэг байсан болохоор ерөнхийдөө энэ дандаа дээрлэхүүлж байсан хүүхдүүд ирсэн болохоор таагүй хандаж байгаа. Тэгээд тооцоогоо төрүүлээ тэгээд яваад өглөө. Сонхун хүүхдүүдийг дээрэмдэж байсан Токио нөгөө эдийг нь явуулаад зүгээр мэдхгүй царайлаад өнгөр чи бэлтгэлийн зааландаа л байж явахд болно. Сургуулийн эрэхтэй битгий оролц. Би чамайг сайн залуу гэж бодож байсан гэсэн. Бар өвсөл идэж амьдрах хэрэггүй гэсэн. Сон жинүүгээс халаасны мөнгө гуйж амьдргээд муудалцж байгаа. Маргааш нь сайндад сон жинүүд сайн ханддаг нь түрүүн хоол авчирч өгсөн хүн байна да. Тэр хүн манай аав маань байгаа юм а. Жинүүгийн ээжийн жолооч аавыгаа бодоод л тэрэнд сайн ханддаг юм. Мөнгнөөс болж долгинож явдггүй гэж хэлж байгаа. Тэгээд 88 оны боксийн шигшээ багийн сонгон шалралтанд оролцож байна. Яг зөв сайн байна. Буланд шах, урагшаа, Токио, садаа нахлах сургууль, Токио ирч хүчтэй, өөртөө итгэлтэй. Сүүлд нь бүр нокаутанд ч оруулаад. Тэгсэн шүүгчдийн саналаар Улаанбулангийн тамирчныг ялсан гэд. Токиоч дотор нь харахуулаад дасгалжуулагч нь энэ юу болоод байгаа юм бэ? Тим том тэмцээнд туршлагатай хүн л оролцох хэрэгтэй. Новшнуудыг дээгээд тарааж өгч байгаа. Оройн дөрүүлээ гарч байгаа. Сайхан байна гэд хүүхдүүдийг дээрэмдээд хотын танхаа амьтдаа муудалцаад баранд нь очиж үртэл зодоо игээд энийг нь цагдаа нар ирж зогсоогоод тэр аваар бөөн сүрдүүлээ. Токиотой холбоотой таагүй мэдээлүүд их ирэх боллоо. Таагүй мэдээллээ гэсэн нэг анги болохоор сайн мэдэж байгаа л байх.
Ахлах ангидаа ширүүхэн зугаацдаг байсан байлээ. Миний талаарч ирсэн орж ирэх баха гэсэн бидэл мэдэж явахд болно. Шоунд гайхалтай зохиол хэрэгтэй байдаг. Хоёр найз эренгэн дээр таарлаа гэсэн уучлаараа үнэхээр оролцож чадахгүй гэсэнд хэд хоногийн өмнө даргын найз эрхлэгчтэй уулзсан байлээ гэх зүйл хэлж байгаа. Минь өдөр тутмын хэвлэлийн дарга залгаж байна. Чамайг тэр нэвтрүүлэгт оролцуул миний асуудлыг өөрд мартна гэсэн ганцхуудаа оролцчих бол. Тэгвэл манай групп аврагдана. Чи ч гэсэн захирал болох хэрэгтэй штэ. Оролцсон үсттэй гэж хэлж байна. Догью нэвтрүүлэг рүүгээ явах гэж байсан охиныг нь амар царайтай хүчирхийлэлд өртцөн ороод ирлээ. Чи яатсан бэ? Юу болсон юм бэ охин минь? Охин юу ч хэллгүй ойлаад. Тэгсэн үүдэнд нэг охин "Сүби ирсэн үү? Зүгээр үү? Манай охинд юу тохиолдсон гэсэн хин гэснийг нь мэднэ." Тэгээд хэдэн нөхдүүд дээр дагуулan ирж байгаа. Жинхнээсээ дагуулад иржээ гэд. Хин манай Сүбинд тэгэж хандсан юм бэ гэсэн. Энэ ах сайн жүжиглэх юм аа. Хин тэгсэн гэсэн тэр гомингийн газрын гөлчгөр юм нүдлээгээд ямар ч сонирхолгүйгээд энэ нөгөө балаар хатгуулсан охин хэлж байгаа. Олоолаа нийлж нэгнээ дээрлэхийг арчааг үйлдэл юм биш үү гэсэн манай ангийн шавдар штэ гайгүй зураг зурдаг гэд их зан гаргаад байхаар нь үзүүлээд өгсөн. Яагаад дуудсан бэ гэвэл би тантай нэг тулалдаж үзэх гээд намайг ялуулаа дахин охинд чинь хүрэхгүй гээд тэгсэн бүр өдөөд болдгоо. Бүгдийг нь сайн болгож тавилаа. Октод нь бичлэг хийгээд ч энд шууган тарина гэд. Гэхдээ энэхүү утсыг нөгөө тагнуулын ажилтан гих нөхөр хураагаад авчиж байгаа. Эргээд шоун дээр санхүүгийн эсрэг Догью тултаарууллаа. Домгуудын домог Догью түүний эсрэг компани ажилчдын төлөөлөл савн ангийн найзуудын тулаан ингээд эхэллээ гэд. Гэхдээ тулаан эхэлсэн ч Догью сэтгэл санааны улмаас тийм ч сайн биш. Тайлбарлагч хэлэхдээ хамгаалалт ч авахгүй байна. Бие ч хамгаалахгүй байна гэсээр савн төвөггүй ялж энэ тулаан дууслаа. Аав наах боксер хичээлж дараа нударгаа ашиглаж хүн зодож мөнгө дээрэмдэж хогшаар болж амьдэрсэн. Одоо шийдгүүлж байгаа хэрэг ганц охиноо хамгаалж чадахгүй. Аав нь илүү сайн аав болно гэд уйлж байгаа. Савн ажилдаа ирсэн сүр дүүлэнтэй сонжино өрөөндөө дуудаад баяр үргээ Догью зүгээр үү. Гэхдээ Догью зүгээр цохиулаад байх хүн биштэй. Ямар нэг юм болсон байх. Сонирхолтой тулаан үзэх гэсэн юмсан. Чиний тулааны чадвар хэр өөрчлөгдсөн бэ ахлах ангиас. Жинхэнэ чадрыг чи хармаар байна гэд гурван нөхөр оруулаад ирлээ. Тэгээд тулал гэсэн. Бид одоо 18-д уу? Жинүү. Юу жинүү? Амнасаа удаа юу гэсэн. Жинүү. Чи 18 настайгаас хойш том болтгүй юм уу? Компанид ажиллахаа болохоор шийдсэн юм уу гэсэн. Би удаа хамт байжээ. Одоо ингээд дуусгацгаая. Өрөө төлсөн шүү гэд явж байгаа. Оройн хүүхдтэйгээ уцаар ирж байгаа. Эхнэр хүүхэд нь гадаадд байдаг. Сургуулийнхаа чанарыг сайн хар. Сургуулийн төлбөрт санаа бүзөө. Аавынх нь хамгийн сайн чаддаг зүйл мөнгө олох. Юунд санаа зовлохгүй хичээлээ сайн хий гэж ярьж байгаа. Нөө редактор бүсгүй гүмийн домгуудын өрсөлдөө 8 шилдэг оролцогчийн шилдэг тулаан зохиоё. 100 саяын шагналын сантай гэсэн. Үгүй бага байна. 200 сая вооны шагналын сантай гэд дарга нь хэлж байгаа. Тэгээд харин тайлбарлагч Джейсны холимог тулааны төвд эдгээр тамирчдыг бэлтгэл хийлгэцгээе. Охинтойгоо хоол идэж сууж байсан шоунаас залгаад оролцохгүй гэд ахад хүчээ гайхуулах зөндөө хүн байгаа гэдээ тасалж байгаа. Тэгсэн охин тоглоод байгаа юм уу? Мөрөөдөл орхиж болохгүй үсттэй. Юу мөрөөдөл гэсэн? Дээр үед бокс тоглож явахдаа нэг ч удаа авраг болж үзээгүй үсттэй. Ийхүү тэрээр энэхүү домгуудын тулаанд оролцохорлоо. Бэлтгэлийн төвд ирсэн бөө мундагуд савн нүртэл ирсэн. Тэгээд энэ тулаанд би ялах ёстой. Тэгш шалтгаан байна гэсэн савн хэлж байгаа. Тэгсэн Догью би ч адилхан дуусны дараа бүгдийг нь мартцгаая гэж хэллээ. Эргээд 1988 онд Жинүг аав ээж нь баяа айлын хүүхд болохоор гаргаад авчиж байгаа. Манай урав цагдаа хэлж байгаа. Та нарыг шоронгийн хатаас болохгүй сайн ахтай танилцуулж өгнө. Уулзч үзэх үү? Эсвэл аав ээжээ дуудаж шүүхээр орох уу гэд. Тэгээд хаан гих энэ нөхөртөө танилцуулж байгаа. Энэ барилгын эзэн газраа өгөхгүй гээд байгаа. Тиймээс тэр нөхрийг ороод айлга. 3 давхарт хаяггүй офис байгаа. Гизрүү нь 2-3 удаа дүрчээд ир. Харин хутгаа аваад ир. Нотлох баримтаа үлдэхгүй. Цагдаатай дотно гэдгийг мань харсан бидтэй. Хий гэсэн хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ энэ боломжийг та нарт өгмөр байна гэсэн. Жисок баярлаа гэд авчлаа. Гадаа хүлээж бай. Хурдан тусгаад гараад иргээд. Жисок энэ буруу штэ гэсэн ч тоолгүй. Дээш яваад байгаа. Тэгээ савн буцаад гарсан. Догью жараас нь гарлаа. Нөгөө машин байхгүй. Бид хуурцсан байна. Орж хэлээ гэсэн савн. Би явлаа. Зүгээр хичээлээ хийх минь гэд хаяаж явчихж байгаа. Тэгээ буцаад орсон Жисок хотохтой нөгөө хүнийг нь дүрцсэн. Би айж байна гэд явцгаая гэсэн зүгт новш минь. Би энэ нам сүүлийн сургуулийн Жисок байна гэд
орилоод цагдаад баригдлаа. Жисок гадаа нэрсэн. Орой юу хийж байгаа гэсэн нэг газар руу хамт явъя гэд. Таата байна. Бидний өмнө уулзж байсан гэж Жисок хэлж байсан. Би сандгүй. Энэ хүнийг тань эзтэй Яст Мэлхий байгаа. 25 жилийн өмнө гэлөө. Би тэр үед танхаан бүлэг удирддаг байсан. Одоо бизнес эрхлэгч болсон. Спортын мөрөөдө тоглоомын сайт гэж дуулж байсан бидтэй. Би нэгийг ажилуулдаг юм. Тэгээд юу гэж дуудсан бэ гэсэн. Домгуудын тулааныг сайтаа оруулсан юм а. Шагналын 200 сая хэрэгтэй бидтэй. Хэдэн удаа зохиулаад ялагдахад л болно. Энэ мөнгийг ялагдвал ав. Охиноо бод. Цайны газарт амьдруулаад байж болохгүй шүү дээ гэсэн Догюч энэ мөнгийг нь авчлаа. Цайны газрын захирал их мөнгөтэй болчлоо. Домох Догю мөнгөний өмнө толгой удаалгалаа. Юу хүссэн бэ гэсэн. Чамайг татгалзна гэж утсан. Чиний чадаагүй зүйлийг би чадна гэж Жисок хэлж байгаа. Ингээд тулааны өдөр ирлээ. Сүбийн аавыгаа дэмжихээр ирсэн. Амар гоё зураг зурцсан. Заавал авраг авна шүү гэд. Мэндэл аавынх нь найзууд гэд. За ингээд тулаан болж зохиолын дагуу Яст Мэлхий Жисоктой тулалдлаа. Тулаан эхнээсээ л эн тэнцүү болоод тэгсэн Яст Мэлхий бүр гайхаад яасан бэ гэсэн үнэмшилтэй болгож байна гэж хэлээд гихтээ ялагдчихж байгаа. Тэгээд Догюд хэлж байгаа. Тэрний маш сайн ядраагаад өглөө шүү гэж хэллээ. Охин аавынхаа тулааныг үзээд тэгсэн бити үзээ гэсэн. Үзгээд их сонирхолтой байна. Яст Мэлхий боолт өчилт хийгээд л хориотойч цохилт хийгээд болдог. Тэгэд яг ахлах сургуультай байсан үе шиг сайн тоглолтыг үзүүлж эхэллээ. Жисок Догю энийг буцаагаад өг гэж байна гэд 200 саяыг нь өгж байгаа. Тэгээд сурсан ганц баруун гарын хүчтэй цохилтоор Яст Мэлхийг унтал цохиж энэ тулаанд Догю ээлжид ялтаа авч аврагын төлөө тоглохоор болж байгаа. Тэгээд ярьцлага авахар болсон. Одоо боллоо дахиж тулалдахгүй. Найзууд хоорондоо тулалдгүй юм гэд явчихж байгаа. Тэгсэн редактор Гүмэнов өөрсдөө гол дүргэж эндүрч байна. Нүдний чинь өмнө 200 сая хийсэх гэж байна гэсэн. Дараа гомтой шүл ирж хидээрээ гэсэн. Савн энэ тулаанд финалд өрсөлдөх эрхтэй байсан ч гэсэн түүний хөлийг нь өчөөд гэмтээцсэн байлээ. Тэгэд ерөнхийдөө бол энэ тулаанд тулдсан ч гэсэн Догю ялхан тодорхой байсан болохоор найзыгаа бодоод Догю инхүү тултгаас татгалзсан байлээ. Тэгээд Савн хэлж байгаа. Би тэр 200 саяг чинь авчихъя. Найруулагчаа бүх спортод нэрээ татаж авч болох дүрэн байдаг. Би тэр 200 саяг нь авчия гэд зохицуулж байгаа. Тэгэд нөхөрлөлийг сонгосон Догю мөнгийг сонгосон Савн гэд гарчиг үг. Тэгэд энэхүү тулааныг дуусгар боллоо. Тэгээд найруулагч өсгөө хэлж байгаа. Сайн найзтай байх сайхан юм а. Тулдахгүй 200 саятай болчлаа гэсэн. Мэдээж Догютай хуваалцсан шүү тэгээд. Тэгээд аава би сургуульдаа явахаар болсон. Шилжихгүй байсан юм уу гэсэн. Тань шиг бэрхшээлтэйгээ нүүр тулгарнаа. Бүр болохгүй бол танд хэлнэ гэсээр энэхүү кино маань аз жаргалтайгаар дуусаж байна.